Дараагийн мэдээ хүргэе. Энэ жилийн сонгуул автоматжуулсан хэлбэрээр явагдах болсон. Сонгуулийн энэ шинэ хэлбэрийн талаар сонгогчдын боловсролтөө 1994 шууд утас болон www.2012.cg-ийн цахим хуудасаар мэдээлэл өгч байгаа. Харин сонгуул болгох сарын хугацаа үлдсэн энэ үед сонгогчид мэдээлэл хомс байна. Дэлхийн олон оронд сонгуул явуулах хэлбэрээ өөрчлөөд хамгийн багадаа хагас жил сонгогчдод боловсрол олгодог. Харин манай улсад сонгуул явуулахаас сарын өмнө улсын их хурлын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамтдан явуулах шийдвэр гаргасан. Ингэснээр санал авах хэлбэр өөрчлөгдөж байгаа. Харин сонгуулаа яаж өгөх вэ? Саналын хуудсыг хэрхэн дугуулах вэ гэдэг ойлголт иргэдэд хомс байна. Ерөөсөө л 70 жил чинь хүн өөртөө бодол санаагаараа дугуйлал сонгохдаг ирэхээр биелүүлчихдэг байсан болохоор тэр тухайг сайн мэдэхгүй. Тий. Энэ талаар бол нэг нарийн нэг тийм юу яасан тодорхой мэдээлэл бол нэг онцгой байхгүй байна. Мэдээлэл байхгүй. Сонирхолтой байна. Мэдхгүй тэр талаар ерөөсөө ярьж хэлж байгаа юм байгаа юм уу? Сонгогчдын боловсрол олгох төвөөс 5 дугаар сарын 1-ээс эхэлж ажиллаж байгаа 1994 шууд утас хэрэглэгчдэд энгийн ярианы тарифаар үйлчилнэ. Лавлах хуудас болон цахим хуудсанд байршуулсан мэдээллээс саналын хуудас саналаа хэрхэн тэмдэглэх тухай бүртгэл, нэрсийн жагсаалт гээд сонирхсан мэдээлэл авах боломжтой байна. Сонгогчид маань энэ лавлах хуудсанд хандаад, энэ вебсайтад хандаад саналаа яаж өгөх юм, тийм ээ? Сонгуулийн саналын хуудасд яаж тэмдэглэл хийх юм, саналын хуудсны маань бүтэц дараал ямар байх юм, би ер нь хэдэн саналын эрхтэй юм, тийм ээ? Би өөрөө 2 мандаттай тойргийн сонгогч уу, 1 мандаттай тойргийн сонгогч уу гэдгийг хүртэл яг манай энэ лавлах хуудсанд хандан асуух бас тийм боломж бас байгаа. Сонгуулийн саналын хуудсыг авахын тулд сонгогч эхлээд хурууны хийгээ шалгуулж иргэний үнэмлэхээ бүртгүүлэх ёстой. Сонгогч бол хуучин шигээ дугуулахгүй энэ 100 дугуйг харлуулна. Дүүргэн бод саналаа өгнө гэж энэ санд өх одоо заавар байгаа. Хуучин шигээ тэгж болохгүй тэгвэл машин уншихгүй гэсэн. Тэгээ энэний ялгаа нь юу гэхээр миний энэ бөгөөсөн саналын хуудсыг кабинд ороод нууцаар бүглэнэ. Тэрийг би өөрөө тоолуулчихад гарч байгаа саналын машинд. Энийг ахиж хүн тоолохгүй гараараа 20 цагт сонгуулийн санал хаагдана. 20 цагт хаагдангууд 20 цаг 5 минутанд улс даяар 2500 санал тоолдог машин дүнгээ гаргачихна. Тэрийг гар утасны сүлжээгээр сонгуулийн ерөнхий хороонд ирүүлчихнэ. Ингээд сонгуулийн дүн гарчиж байгаа. Сонгуул болоход сарын хугацаа үлдсэн. Сонгогчдаа иргэнийхээ үүргийг биелүүлэн сонгуулийн талаар мэдээлэл авч саналаа үнгүйдүүлэхгүй байх шаардлага